Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь ундааны сав, баримлын шавар ашиглан Монгол үндэсний малгай жанжин малгай хийцгэнэ. Жанжин малгай нь сампин шавгар орой 4 талаас бүрддэг. За багш нь одоо ундааныхаа савны орой хэсгийг нь хайцаж авнаа. Хүүхдүүдэд дагаад хийгээрэй. Хайцлагтаа болгоомжтой ажиллаарай. За ундааны савны маань орой хэсэг жанжин малгайны маань их бий болох юм аа. За хөх өнгийн багш нь баримлын шаврыг сонгон авч зөөлөлж байна. Хоёр гартаа ээлж атгаарай. За зөөлөрсөн баримлын шавраа бөөрөн хийлнэ. Бөөрөн хийх харгийг багш нь хоёр янзаар хүүхдүүдтэй зааж өгнө. Эхнийх нь алганыхаа хонхорт бөөрөн хийлнэ. Хоёр алганыхаа хонхорт. За хүүхдүүдээ бөөрийнхээ олсон байна уу? За бөөрийнхээ олсон болоод тавьчих. Дараагийнхаа баримлын өнгийн шаврыг сонгож аваад дахиад зөөллөө. За маш сайн хоёр алгандаа бацах юм бол баримлын шавар аяндаа зөөлхөн болж өгнэ. За одоо зөөлөрсөн баримлынхаа шаврыг баримлынхаа дэвсгэр суурин дээр тавьж алганыхаа хонхортыг бөөрөн хийлнэ. За ингээд бидний өмнө хоёр бөөрөнхий баримлын шавар байна. Одоо багш нь хоёр бөөрөнхий шаврыг хоёр янзын аргаар хавтгаалах аргыг зааж өгнө. За нэгдүгээрт нь дэвсгэр суурин дээр тавиад алганыхаа хонхороо дарж хавтгаалж өгөх нэ. За эхнийх нь бөөрөнхий баримлын шаврыг алганыхаа хонхороо дарж хавтгаалахаар ямар дүрс үүссэн бэ хүүхдүүдээ? Анхааралтай хараарай. Ямар дүрс вэ? Дугуй дүрс вэ, тийм ээ? За нэг хавтгалаад дугуй дүрс үүсгэсэн байна. За одоо бүгдээрээ хоёр дахь дугуй бөөрөнхий баримлынхаа шаврыг хоёр дахь арга нь болохоор долоор болон эрхийн хурууныхаа өндгөөр маш сайтар чимхэж өгч хавтгаалж бас болох нэ. За багшийн өмнө хоёр дугуй дүрс хийсэн байна багш нь. За одоо багш нь хоёр дугуй дүрсээ даваа баримлын шаврын хотгаар дундуур нь хуваана. За хүүхдүүдээ одоо 4 ширхэг тал дугуй дүрс үүссэн байна. За одоо энэ 4 ширхэг тал дугуй дүрсээрээ жанжин малгайныхаа 4 тал буюу чихийг нь хийж өгнө. За нэг баримлын шавраа хайчилсан хэсэгтээ гараараа маш сайн дарж нааж өгнө. За ингэхдээ маш сайн дарж өгөхгүй бол баримлын шавар маань салж унах эрсдэл байгаа шүү хүүхдүүдээ. За баримлын шавраар ингээд дөрвөн талтай малгайтай адилхан болсон байна уу хүүхдүүд ээ?
За одоо багш нь малгайныхаа орой хэсэг буюу сампинг хийж өгнө. За ингэхдээ багш нь тааруулаад улаан өнгийн баримтлын шавраасаа багахан хэсгийг авцгаая. За энийгээ бас зөөлөж хоёр гарынхаа хооронд базаж өгөх нэ баримтлынхаа шаврыг. Дараа нь бөөрн хэлээ. За энэ одоо багш нь хоёр тааргаараа буюу суурин дээрээ бөөрн хэлж байна. За бөөрнхий болсон баримтлынхаа шаврыг ундааныхаа савны орой хэсэгт нь нааж өгье. За одоо бүгдээрээ малгаанда имжээр хэсгийг хийж өгнө. Одоо шар өнгийн баримтлын шаврыг сонгож авч хийн. За бүгдээрээ баримтлынхаа шаврыг хоёр гартаа ээлжилж сайтар зөөлөж өгнө. За зөөлөрсөн баримтлын шаврыг онцгойлно. За баримтлын шавраа гонцгойлохдоо дөрвөн чихэндээ имжээр хийн гэж хийхээр бодож төлөвлөж гонцгойлох нэ. За баримтлынхаа гонцгойлсон шаврыг дөрвөн хэсэг тэнцүү хуваая бүгдээрээ. За бүгдээрээ баримтлынхаа шавранд малгайд бариад үзье ч хэнд нь таарч байна. Энэ таарж байгаа учраас цөмөрөө шууд наач ингэж. За хоёр дахь нь энд багш нь бас тгүүлээд бариад үзье. Бас болж байгаа учраас багш нь шууд наалаа. Яг ирмэгийн даруулаад наах нэ. За дараа гурав дахьын багш нь бас бариад үзье. За нэг жоохон нэмж гонцгойлох нэ. Тэгээ богиндж байгаа учраас. За нэг бас нэмж гонцгойлох шаардлагатай. Болсон байна. За ушин нэг гараараа бариад нөгөө гараараа малгайхаа хэмжээр хэсгийг нь засаад өгье. Өгтөдөө бас та хэсгийгээрээ. За өгтөдөө багшийнх нь хийсэн жанжин малгай бэлэн болсон байна. За хамтдаа хийсэн хүүхдүүд та нартай баярлалаа. Баяр таа.